21-р зууны зохисч чадамжид цэвэрлсэн STEAM боловсрол. STEAM гэж юу вэ? STEAM гэдэг нь шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик гэсэн дөрвөн товчлол юм. 21-р зууны шатамж. 21-р зууны шатамжууд нь худалдаа өөрчлөгдөж буй ертөнцид амжилтад хүрэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар, хандлагын зохис юм. 21-р зууны үндсэн шатамжууд сэтгэлгээний шатвар, харилцаа ба хамтын ажиллагаа, дижитал чадвар, хов хүний хөгжил. Сэтгэлгээний шатвар нь шүмжлэл, сэтгэлгээ, читгэрлэг, бүтээлч асуудал болон инноватлах сэтгэлгээ, харилцаа ба хамтын ажиллагаа нь багаар ажиллах харилцааны ур чадвар, бусдаа ойлголцох. Дижитал чадвар, мэдээллийн технологийн бичиг үсэг, медиа бол технологийн чадамж, хов хүний хөгжил нь дасан зохицох чадвар, манлай аялал, хариуцлага, бүтээмж, нийгмийн бодол, соёл хоорондын ур чадвар. STEAM нэгдмэл арга зүйд урлагийн боловсролыг нэмж Science, технологи, инженеринг, арт, мат буюу STEAM нэгдмэл арга зүйгээс нь ойлголт гарсан. STEAM сургалтын гол зорилго нь сурагчдад багаас нь доктортой хөгжлийн боловсролын зарчмыг баримтлан суралцах арга барилд сургуулж насан туршийн боловсролын үнд сүрийг бий болгоход чиглэдэг. STEAM нэгдмэл арга зүйг тодорхойлох зүйлс бүгд бүрийн 21-р зууны зохис чадамж хөгжүүлэхэд чиглэсэн байгалийн ухаан, технологи, инженерчлэл, урлаг, математикийн судлалын хоорондын органик үйл холбоонд тулгуурласан доктортой хөгжлийн төлөв боловсролын нэмсэл санааг хэрэгжүүлэх боломжтой сэтгэл хөдлөл болон нийгэмчүүд тулгуурласан асуудал шийдвэрлэх шинэнэн судлах төслөд суурилсан сургуулийн арга хэлбэр зөнгөлсөн өөрийнхөө өдөртөх системтэй когнитив систем, мэдлэгийн 8 тохиолцоо бүхий Марс нуугийн таксономийн судлах үеийн цагбарт 21-р зууны иргэд ажиллаж заашлаад эрдэмтэд мэргэжлийн STEAM ажлуудыг бэлтгэх сэрэх болно. Бүтээлч сэтгэлгээ, шүмжилэлт сэтгэлгээ, хамтын ажиллагаа, харилцааны шатвар, хоорондоо интеграчлах, зөвхөн хорон интеграц гэх юм STEAM боловсролын зорилго биш STEAM сургалтын арга зүй 21-р зууны зохис чадамж хөгжүүлэхэд чиглэдэг. 21-р зууны зохис чадамж бол жилийн 4-р хувьсгалын эрийн үед ажлыг амтрах хүмүүст сайлж үе шаардлагатай. 21-р зууны чадамжийн үнэлгээ ба суралцах үе сэтгэлгээний хэлбэр, бүтээлч инновацид чиглэсэн шүмжлэл сэтгэлгийн асуудал шийдвэрлэх чадвар гаргах, суралцах буюу метакогнитив систем, ажлын хэрэгсэл, мэдээллийн чадамж, мэдээлэл харилцааны технологийн хэрэглээний чадамж, дэлхийд амьдрах, иргэн байх, амьдрал ба карьер, хувийн ба нийгэм хариуцлага ажиллах хэлбэр, харилцаа, хамтын ажиллагаа. Доктортой хөгжлийн боловсрол гэдэг нь хүнийг байх, нийгмийн социалын харилцаан хамаарлыг ойлгож, ирээдүйд тохиолох нөлөөний хариуцлагатай амьдрах, мэдлэг хандлах чадвартай болгох боловсрол юм. Доктортой хөгжлийн төлөв боловсролын үндсэн 4 зүйл тулгуурдаг. 1-р сур боловсролыг дэмжих, сайжруулах, 2-р боловсролын хөдөлгөөрүүдийг өөрчлөн шинэчлэх, 3-р доктортой байдлын талаар болны ойлголт тухайн төрөв дэвшлүүлэх, 4-р сургалт. Доктортой хөгжлийн боловсролын зарчмыг төхөн бүр доктортой байдлын төлөв шийдвэр гаргах, насан туршийн боловсрол болон нийтэд мэдээлэлтэйг ядуурал, уран амьсгалын өөрчлөлт эрсдлийг буруулах, уур нутгийн нөхцөл байдал зөвхөрүүлэн интеграчлах, носол их ялгаатай байдлыг харахад зөвлөдөг, чин мэдээлж оролцооны аргаар зааж сургаж зөвлөлт хийх чадварыг төлөвлөжүүлэх, сурч боловсрох, орчин тэгш хүртээмжтэй байх шашингээр зөвлөсөн байх, зорилцохгүй бол багшлагын зөвлөн байхаас гадна зөвлөлтийн хувьд интеграчлах, доктортой хөгжлийн хөтөлбөр 2030 бүх зорилтуудыг хамарсан байх. Орчин үеийн боловсрол, ирээдүйн амьдрал суралцах чадвар, доктортой хөгжлийн боловсрол, STEAM боловсрол, 21-р зууны ур чадвар, шинжлэх ухааны судалгаа. Шинжлэх ухаанч ярилцлага аялалт гэж юу вэ? Шинжлэхийн судалгаа ярилцлага аялалт тавинд тусалдаг бэ. Энгийн асуултуудаас дэлхийн тухай агуулгын асуултууд тусалдаг. Шинжлэх ухаанч ярилцлага аялалтын туршид өдөр тутмын амьдрал тохиолдож байгаа нэгэн асуултыг сонгоод түүний удирдлагын мэдлэг туршлагаа дээрээ уурлан шинжлэх ухаанч хамгаалалыг дэвжүүлж түүний хүний зөв эцгийг дуржиж туршилтын үр дүнг боловсруулан түүний дүгнэлтийг нийлэмлүүлэх үйл явц юм.
шинжилгээ ухаан чиглэл хаялтын үндэс нь алхам нь нэгт шинжилгээ ухаан чаас хөдөл дэвжүүлэх, хоёрт томоглоо, гуравт дурж явах, дөрөвт боловсруулах, тавт дүгнэх анхаарал хандуулалтанд байх.